Бээжингийн шинжлэх ухааны академийн эрдэмтэд цагт 3800-аас 5370 миль буюу 8600 км зам туулах чадaltaй iPlan хөлгийг амжилттай туршжээ. Эрдэмтдийн хэлж буйгаар энэхүү дуунаас хурдан хөлгөөр Бээжингээс Нью-Йорк хүртэл 2 цаг нисэх боломжтой ажээ. Одоо ашиглагдаж байгаа нислэгүүд энэ зайг туулахын тулд хамгийн багадаа 14 цаг зарцуулдаг юм. Хэрэглээнд өргөнөөр ашиглагддаг Boeing 737 онгоц нь 20 тонн ачаа эсвэл 200 зорчигч тээвэрлэх боломжтой бол iPlan хөлөг нь 50 зорчигч эсвэл 5 тонн ачаа тээвэрлэх боломжтой юм байна. Мөн түүнчлэн бүгд найрамдах хятад ард улс саяхан цагт 11250 км хурдлах чадвартай дуунаас хурдан пуужинг бүтээсэн юм. iPlan болон дээрх пуужинг хөгжүүлж буй үйлдэлүүд нь хятад улс энэ салбартаа тэргүүлэх хүсэл зорилготой байгааг илэрхийлж байна. NASA-гийн эрдэмтэд өнгөрсөн онд борон нитрид нанотерүүдийг илрүүлсэн нь дуунаас хурдан агаарын тээврийг бүтээх боломжийг бүрдүүлсэн юм. Үүнээс гадна Америкийн нэгдсэн улсын тэнгисийн цэргийнхэн дэлхийн хаашаач бай зорьсон цэгтээ 1 цагийн дотор хүрэх дуунаас хурдан байлдааны зэвсгийг туршиж байгаа бөгөөд 2030 он гэхэд дуунаас хурдан онгоц нислэг үлдэх боломжтой болно хэмээн үзэж байна. Дуунаас хурдан онгоц арилжааны нислэг үлдэх хүртэл цаг хугацаа ихээхэн шаардагдах бөгөөд түүнээс өмнө үүнийг хэн илүү үр дүнтэй ашиглаж чадах вэ гэдэгт дэлхийн томоохон гүрнүүд анхаарал хандуулж байна.